Сүүлийн жилүүдэд баруун бүсийн аймагуудад орон сууц, дэд бүтэц бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хөгжиж байна. Гэвч барилгын материалын дийлэнх хувийг Улаанбаатар хот болон бүгд найрамдах Хятад ард улсаас нийлүүлж байгаа нь барилгын өтөг нэмэгдэх шалтгаан болсоор байгаа юм а. Харин ховд эко блок үйлдвэр ашиглалтанд орсноор энэхүү хамаарлыг бууруулж орон нутагтаа чанартай барилгын материал үйлдвэрлэх, нийлүүлэх боломж бүрдэж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын Шинжаа ууграас блок оруулж ирдэг байсан бол өнөөдөр одоо гайлын натурыг 100% одоо хөнгөлөх тэр болцоо боломжийг одоо бүрдүүлж байна гэж ингэж ойлгож болно. Өмнө жил Ховд аймагт цементийн үйлдвэр ашиглалтанд орсон учраас тус үйлдвэр гол төвхий эдээ орон нутгаас авах болжээ. Ингэснээр жилд 30 мянган метр куб блок үйлдвэрлэхээс гадна өндөр хүчтэлийн тулгуур багна, сангийн хоолойн таг зэрэг 10 орчим барилгын материал үйлдвэрлэж эхлээд байна. Тэр нь гантиг цахиур бол бас долгионыг бууруулдаг тийм давуу талтай. Тийм учраас одоо ховд эко блок гэж одоо блокоо нэрлэж байгаа. Монгон блок байна. Үүний хямд өсөх чадвараараа манай блок бол өндөр чанарыг хангаж байгаа. Үүнийг дагаад барилгын үн буурч залуу гэр бүл биднэрт маш ашигтай ийм зүйл болж байгаа гэж бодож байна. Түүнчлэн шинэ үйлдвэр нь зөвхөн үйлдвэрийн салбарт бус ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, залуу гэр бүлүүдийг орон сууцтай болгоход бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байна. За энэ үйлдвэр нь стратегийн ач холбогдолтой төсөл болж байгаагаараа онцлог юм а.